Сайн байна уу Олоргой? Сайн байна уу? Та саяхан офшорт байгаа мөнгийг Монголдо оруулж ирэх боломжтой эсэх сэдвээр MJL радио телевизийн хийсэн хэлэлцүүлэгт оролцсон. Энэ нэвтрүүлгийг үзэж явах төрсэн сэтгэл ямар байв гэхээр уг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс таны хэлсэн ярьсныг мушгиж, үзэгчид ч гэсэн таны тайлбарсан зүйлсийг төдийлөн сайн ойлгоогүй. Ер нь таныг бол өнөөгийн үүсэт байгаа асуудлуудтай тэмцэх нь буруу гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээ энэ байдлаас гарах гарц байхгүй гэж байгаа юм байна гэж ер нь ташаа ойлгоцгоосон. Энэ нь яг тэр нэвтрүүлгийн явцад зарим хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэлдээс тодорхой харагдсан л да. Тэр хэлэлцүүлэгт оролцох стим боловсрол мэдлэгийн түвшин өөр байсан. Тиймээс бол тэр гурван хүн өөрсдийнхөө түвшинд байр суурь, төрөлхтөлөө хамгаалаад тэгээ ер нь маш болгочлж асуудалд хандсан. Ийм учраас бол тухайн сэдвээ задлж ярьсангүй харамсалтай. Тэгээд гадаад бодит нөхцөл байдал ямар байгаа юм, дотоод дүүссэн нөхцөл байдал ямар байгаа юм гээд дис дараата, логиктой, судалгаа шинжилгээ, аналитик төвшөнд ярих юм байх гэсэн чинь тэгсэнгүү. Тэр би бол чухал хэлцүүлэг болох юм байна гэж одоо хүсэж хүлээж байсан хүний хувьд бол ийм харамсалтай байлаа гэж одоо тэмдэглээ хэлмээр санагдсан л та. Тэгээд ч танд бас энэ бүхнийг одоо хүмүүст тодорхой одоо системтэй тайван ингээд тайлбарлахад хангалттай цаг боломж олдсонгүй юу да гэж тэндээс харагдсан. Учир нь энэ бол ерөөсөө угаасаа маш өргөн үрэг хамарсан нарийн эдрэгтэй асуудал учраас хэдхэн минутанд багтаахад хэцүү нь ойлгомжтой. Ийм учраас энэ удаагийнхаа ярилцлагыг үзэгч сонсогчдод зориулаад таны хэлсэн зүйлсийг системтэй тодорхой ойлгуулах үүднээс дараах асуултаар эхлэе гэж бодож байна. За. Нэгдүгээр асуулт. Та нэвтрүүлгийн эхэнд ингэж хэлсэн. Энэ ардчил гэдэг чинь хамгийн гол зорилго нь санхүүгийн лувр юм байна гэж хэлсэн. Тэгээд та цааш нь ингэж тайлбарлсан. Тэр санхүүгийн лувраа хийхийн тулд энэ ардчил гэдэг чинь дэглэм тогтоодгоо. Түүгээрээ нөгөө үл үзэгдэх гартай одоо ийм зүйлийг оруулж ирэхийн тулд юм байна гэдгийг би санхүүч эдийн засагчийн 2 дахь мэргэжил эзэмсэн цагаас хойш одоо маш сайн ойлгож одоо 20 хэдэн жилийн турш судалгаа хийж байна. Одоо та бүхэн хэний гар Монголын хармаанд шургачгаад байгааг харж байгаа эцтэй гэж хүртэл та хэлсэн, тийм ээ. Тэгээд цаашаа хэлэхдээ манай хүмүүст үүнийг гүнзгий ойлгохгүй байгаа маш олон янзын учир шалтгаан байна. За тэрэн дотор бол хэл мэдэхгүй, боловсрол мэдлэг нэмгэн гэх мэтээсээ болоод ер нь асуудлыг маш их хялбарчилж ойлгоод байгаа. Тэрүүгээрээ энэ асуудлыг шал өөр өнцгөөс боломжгүй байдлаар яриад, боломжгүй зорилго тавиад яваад байна. Гэхдээ гэд та бүр тодруулж байгаа. Энэ боломжгүй гэдэг чинь бол тэр боломжгүй гэдгийг тайлбарлаж шүү дээ, тийм. Ер нь бол Монголын ард түмэн бид нар маш хэмжээний мөнгө төгрөгөө гадныханд алдсан байгаа. Гэвч гадныхны өнөөдөр манад ингээд тогтооцсон байгаа энэ арчсан дэглэмт одоо бүх эдийн засгийн харилцаа маань капиталист болчихсон ийм нөхцөлд бол эндээс гарах ямарч болцоогүй гэж та хэлсэн. Ийм нөхцөлд бол гэтэл бол манай сонсогчид хүмүүс маань энийг сайн ойлгоогүй. Ийм нөхцөлд бол гэдэг энэ үгийт нь сонсоогүй ч юм уу. Ер нь эхнээсээ буруу ойлгоцгоогоод ингээд сэтгэлдлүүд, сөрөг сэтгэлдлүүд ингээд урсч харагдчихсан л та. Иймээс та тэр хэлсэн үгээ одоо тайван энд дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү? Тэгэхээр би нэгдүгээрт нэг зүйлийг хэлмээр байна. Тэр би бол энэний эсрэг одоо тэмцэх хэрэггүй гэж огтхон ч тийм санаагаар хэдээгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт гагцхоо бид нар бол тэмцэхийн тулд энэ асуудлаа бол гүнзгийсэн ойлгож ухаарах хэрэгтэй байна л гэж ийм л өнцгөөс ирсэн. Ер нь бол одоо ардчил гэдэг бол 1990 оноос хойш манай улс нийгэмд одоо ингээ 27 жил үргэлжилж ирсэн энэ үйл явцуудыг одоо та бүхэн эргээд ингээ хардсан бол дандаа энэ эвдэн боснуулалт бүх нийтийн бол манай улс нийгмийн бүх амьдралыг бол ийм эмх самбараагүй байдалд оруулсан энэ бүх юм бол одоо тэр ардчлалын цаад эзэд олон улсын валютын сан, дэлхийн одоо банк, олон улсын худалдааны байгууллага гэсэн энэ хэдэн байгууллагуудын нэрээр барууны тэр дотроо бол Америкийн нэгдсэн улс, Английн болоод явуулж ирсэн бодлого гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ үднээс нь хэрэг ингээд аваад үздэм бол
Ер нь ардчилсан дэглэм гэдэг бол өөрөө бол зүгээр одоо хүн төрөлхтөнд олон зуун жилийн туршид бол нэр нүрээ барсан энэ капитализмын зүгээр л орчин үеийн өнөөдөр төр зүр өмсгдсэн байж байгаа энэ баг юм а гэдгийг бид нар одоо эрх биш одоо ойлгож ухаарсан болоо гэж би бодож байна. Тийм учраас бид нар 17 тэр бүмийн одоо ер нь овшорт байгаа мөнгийг бол буцааж авах тийм болцоо байхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Нэгэнд бид нар бол барыг алдсан. Ягаад гэвэл эднэр бол ер нь одоо Монгол мэтийн ийм жижиг буруу улсуудыг бол ганцхан монголоор тогтохгүй олон зуун жил ингэж дээрэмдэн тонож луурдаж завшиж одоо өөрснөө бол одоо тийм баян тансаг бол амьдарч ирсэн гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ бүгдийг дахиад өгнөд хэлэхэд бол ер нь энээс тэмцэх бол арга байгаа. Тэр нь юу гэхдээ зэрэг ер нь бидэнтэй адилхан ийм нөхцөл байдалд орсон бусад орнуудтай бид нар бол тэмцлээ дуу хоолойгоо нэгтгэж энэ асуудлыг бол бүр өөр төвшөнд гаргаж ирж л одоо энэтэй тэмцэх цаашдаа энэс илүү мөнгийг алдахгүй байх ийм нөхцөл байдлыг бид нар одоо энэ тэмцлийнхэн гол зорилго гэж харах хэрэгтэй. Тийм учраас бол би урд нь бол ярилцлагуудаар хэлж ирсэн ер нь одоо санхүүгийн пирамид гэдэг бол манай улсууд бол мэдж байгаа. Ер нь төсөөлттэй байгаа болов уу гэж бодож байна. Ер нь өнөөгийн бол одоо энэ барууны одоо энэ санхүүгийн одоо эдийн засгийн энэ хөгжил гэж би яриад байгаа энэ юм бол зөвхөн санхүүгийн пирамид шүү дээ. Энэ бол зөвхөн одоо санхүүгийн пирамид гэдэг бол зөвхөн төсөөлөхөд одоо тийм бусад орнуудаас одоо дээрэмдэн шулсан мөн бол худалдааны элдв бол тэнцвэргүй одоо бусад нөхцлүүдээр энэ системийг байнгын бол одоо ямар одоо галж идэг юм зуух гэж ойлгож болно. Тийм учраас бол Монголын бол одоо Монголоос гарсан зөвхөн энэ 17 тэрбум долларын асуудал биш. Ер нь 90 оноос хойш манай бүх бол энэ нөхөн үйлдвэрийн системүүдийг эвдэн боснуулсан манай улсын энэ төгрөгийг Америк доллартай уйдсан байна гэдэг чинь энэний цаад эдийн засгийн санаа болгохтой зэрэг чинь хэрэг бид нар төгрөгтэй байдаг юм бол тэр хэмжээгээр бол нөгөө талд шулуулж байх ийм бол механизмыг нэгэнд хийгээд 27 жил болж байна л гэдгийг бид нар авах хэрэгтэй. Магадгүй энэ үдээс нь ингээд аваад үзэх юм бол манайх зөвхөн энэ 17 тэрбум долларын асуудал биш. Ер нь бол энэс асар их мөнгийг бол бид нар 27 жилд бол байнгын алдсаар ирсэн. Тийм учраас бол энэ дээр дахиад хэлэхэд 17 тэрбум доллар гэж бол бид нар ингэж бол одоо асуудлаа нэгдүгээрт бол явцууруулж бол ойлгож болохгүй. Бид бол энэ мөнгийг бол одоо олж явахад маш нарийн одоо төвөгтэй байдалд байгаа хэдий ч энэс илүү мөнгийг цаашдаа алдахгүй байх энэ бүх одоо цорхонуудыг хаах хэрэгтэй. Ингэж хаахын тулд чинь бид нар бол өнөөдрийн одоо энэ барууны загварын энэ ардчилсан дэглэмээс бид нар татгалзаж эдийн засаг одоо нийгмийн бүх харилцаагаа бол одоо капиталист энэ бол дэглэмээс бол гаргаж иж гагцуу энэ тохиолдолд биднэрт ийм боломж бүрдэнэ гэдгийг би хэлсэн хэрэг шүү дээ. Хоёрдугаар асуулт. Офшорын эсрэг одоо энэ тэмцлийг одоо толгойлж байгаа хүмүүсийн хэлж байгаагаас харахад бол бид нар бол арчлыг буруу байгуулчихсан гэдэг шүү дээ тий. Бид нар бол арчлыг буруу байгуулсан. Тэгээ гажиг тогтолцоо үүссэн. Тиймээс одоо зөв байгуулнаа гэж байна. Энэ арчил гихч зөв байгуулагдах боломжтой юм уу? Та хариулж өгөөч. Үгүй яалаа гэж. Энэ бол өстой жинхэнэ ирээ царайгүй бол хотлоо ярьж байгаа. Нэг бол тэд нэр одоо асуудлаа бол ойлгохгүй байгаа. Эсвэл бол тэд нэр зориудаар бол одоо Монголын ард түмэн ер нь бол Монгол улсын одоо эсрэг ийм л үл үг яри тарааж байгаа гэж ингэж ойлгож болно. Ер нь ардсан дэглэм гэдэг бол ганцхан бидний манай одоо эрх баригчид мөн одоо либерал эдийн засгч нарын одоо жишээ татдаг бол ганцхан Америк одоо баруун Европын өндөр хөгжилтэй орнуудыг зэрэг одоо жишээ татдаг шүү дээ. Хэрвээ ардчилсан одоо яг капиталист одоо Монгол шиг адилхан ийм бол нийгэм улс төр эдийн засгийн ийм горим дэглэмтэй ийм улсуудыг аваад үздэг юм бол баруун Африкийн ер нь Африкт юу зүүн өмнөд Азиудын ийм улсууд ч бас байгаа шүү дээ. Яг ийм л одоо замаар бол бид нарт явж байна. Тийм учраас бол бид нар барууны загварын ардчилтай одоо нийгэм эдийн засгийн бол энэ капиталист загвартай байсан цагт бол бид нар хизээч энэ гүн гүнзгий колоничлоос гарах боломжгүй гэдгийг хэлэх гэж байна. Энэ ардчил гэдэг юмд итгэхийг хүсэж байна. Тэгээ ардчил гэдэг бол имийг нэгдүгээрт бол би ингэж харж байна. Ер нь ардчилтыг бол ямар нэгэн байдлаар ингээд хамгаалаад хаацалаад байгаа улс бол нэгдүгээр 27 жил бол энэ улсаа төрөө ард түмнээ бол ядууралд хүргэсэн мөн энэ сүрлийн өмнө бол авъятсан энэ нөхцөл байдлын хариуцлагаас цутгах гэсэн ядарсан арга байхгүй юу?
Ер нь ардчлалыг бол бид нэр ялангуяа барууны загварын юм ардчлалыг бол одоо байгуулсан бүх улсууд яг манайх шиг юм л байдлаар явсан. Өөр бол одоо дэлхийн одоо энэ бөмбөрцөг дээр ийм ардчлалыг байгуулсан мөртлөө өшөө баян тансаг бол байж байгаа ийм улсууд бол одоо байхгүй. Гэвч энэтэй холбогдвол манайхны одоо чинь санаанд нэг юм орж ирэх байхад одоо Сингапур, одоо Өмнөд Солонгос, Хонконг, одоо Тайван гэсэн энэ хэдхэн улсууд эдний чинь зориудын байгуулсан биднийг бол одоо тэднийг харуулж одоо хошгоруулах гэсэн зориудын бол төслийн улсууд байгаа юм. Эднэр дээр бол одоо ингээд харахад одоо нэг нь өнөөдөр бол Монголоос бол жоохон илүү ийм нөхцөл байдал байгаа хэдий ч эднэр бол ямар нэгэн бол бодит эдийн засгийн суурин дээр бол суйрлаагүй. Эднэрийг бол зориудаар бол барууны орнууд эднийг технологиор, мөнгө төгрөгөөр одоо бусад одоо худалдааны аятай бол ийм нөхцлүүдээр зориудын одоо байгуулсан ийм улсуудаа гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол бүх улсуудад энэ ердөөсөө огтхон ч хамаагүй. Одоо өнөөдөр бол зүгээр Сингапурыг аваад Сингапурын бол ерөнхий сайдл гэж бид нар сонссон болохоос Сингапурын төрийн тэргүүнүүд нь одоо хүртэл бол Британий хатан хаан байгаа шүү дээ. Тэ? Мөн Японыг аваад үзэж 1945 оноос хойш Япон Америк нэгдсэн улсад эзлэгдсэн одоо 100 хэдэн цэргийн баазтай одоо Окинава дээр нэгтэл одоо чинь 50 гаруй мянган цэргийн албан хаагч одоо байнгын байрладаг Японы улс төрийн эдийн засгийн бүх асуудлыг бол одоо чинь Америк мэдж одоо зохицуулж удирдах явж ирсэн. Япон бол үндсэндээ өнөөдрийн байдлаар Америкийн бол бүрэн одоо хараат улс шүү дээ. Вассал улс гэж ярьдаг тийм. Тийм учраас бол ердөөсөө бидний одоо чинь хуучин пост одоо энэ коммунист одоо социалист байсан энэ улсуудад бол яг тэднэр шиг болох ямар ч нөхцөл байхгүй. Ягаад гэвэл бидний одоо тэр улс нийгмийг нураахын тулд чинь зориудаар биднийг хуурахын тулд, хошгоруулахын тулд тэр улсуудыг зориуд төслөөр байгуулсан ийм одоо тэр одоо баян тансаг амьдралыг ийм бол зүгээр шилний одоо цаадах ийм дүр зураг шүү дээ. 27 жил болоход ардчлалаас ямар нэгэн байдлаар тэд нар гэрэл гэгээтэй ч юм уу те атайхан юм олж харсан болоод хамгаалаад байна уу? Ер нь бол 27 жилийн туршид бол мэдээж бол Монголын ард түмний одоо 100% бүгдээрээ ядуурсан юм биш. Мэдээж энэ бол гадаадын дэглэмийг бол одоо ашиглаад тэдний гар хөл болсон улсууд үлэмжих хэмжээний бол ийм хөрөнгө өмчийг бол өөрснөө ямар нэгэн одоо бусад хууль бус аргаар бол завшсан, ловирдсан, хулгайлсан байгааг бол бид нар бүгдээрээ харуулж байгаа. Тэр улсууд бол энийг бол одоо цаашаа эцсийн хүртэл энийг хамгаална гэдгийг бид нар ойлгож байгаа хэрэгтэй. 3 дугаар асуулт. Офшорын эсрэг тэмцлийг толгойлж байгаа Бачлан баялагтай. Энэ офшор 27 жилийн гажуудлын одоо энэ хорт хавдрын үндэс ээ. Бид үүнийг шидэж чадах юм бол Монголын төрийн голомтыг цэвэрлж чаднаа гэж байгаа. Энэ үгэнд ямар нэг логик байхгүй байна л та хүндээ. Яагаад логик байхгүй байна вэ гэхээр нэгдүгээрт офшор бол ерөөсөө энэ 3 дахь орнуудыг цөлмөн дээрэмддэг бүхэл том цогц системийн зөвхөн нэг арга хэрэгсэн. Тэгэхээр бол офшор 27 жилийн энэ гажуудлын үндэс байж бол яагаад ч чадахгүй. Хоёрдугаарт тэд нар хэлэхдээ болохоор бид офшорыг л шийдчих юм бол Монголын төрийн голомтыг цэвэрлжинэ гэж байгаа. Тэгэхээр ч эндээс нэг ийм асуулт, зарчмын асуулт урган гарч ирж байгаа. Бид тэгвэл энийг жагсаал хийгээд шаардлага хүргүүлээл тэгээд хэсэг хүмүүс ажлын хэсэгт нь орж суух төдийхнөр шийдэж чадах юм уу гэдэг. Та үүнийг одоо уг нь бол өөрийнхөө нийтлэлүүд, ярилцлагууд дээр товч тодорхойгоор хэлдэг штеп. Ер нь альва зүйлийн сүүдэртэй тэмцээд ерөөсөө үр дүнд хүрэхгүй. Эн чинь бол тусгалнаа, сүүдэрнэ, үр дагаварнаа. Та энийг одоо цааш нь дэлгэрүүлж тайлбарлаж хэлж өгөхгүй. Тийм. Тэгэхээр бол энэ улсуудын үнэхээр тэр ярьж байгаа нь бол харамсалтай байна. Манайд 27 жил өнгөрөөд бидний нүдэн дээр, бидний амьдрал дээр бол өрнөд байгаа юмний цаад утга учирыг бол одоо хүртэл учраа олоогүй явж байгаа гэдэг бол үнэхээр харамсалтай. Энэ улсууд бол одоо би улс төрч гэсэн зөвхөн улс төрийн бол одоо аргаар амьдрдаг ямар нэгэн эцсийн үрд одоо чинь зориг бол тавьдаг. Зөвхөн энэ үйл явцаар нь ашиглаж өөрийнх нь хувийн одоо бусад янз бүрийн одоо асуудлыг шийдэж явах гэсэн ийм нэг хэсэг тийм залтай улсуудын нэгдэл байгаа юм. Тэгэхээс бол одоо чинь манайд үнэхээр бол манайгийн өнөөдрийн одоо энэ сүүлийн үнэх байдлыг бий болгосон энэ нөхцөл байдлыг би одоо 20 жил бол судалгаа хийсэн хүний хувьд нэг л дүгнэлт хэлэх бай. Энэ одоогийн манайд бол тогтооцсон байж байгаа улс төр нийгмийн ардсан дэглэм санхүү эдийн засаг дээр байж байгаа энэ капиталист харилцаа бол
харилцаа нь одоо биднийг өнөөгийн яг ийм байдал гарцаагүй хүргэх гагцхүү өөрөө тийм зоригтой систем байхгүй энэ. Тийм учраас бид нар энэ системээс бол одоо гарч байж үнэхээр бол одоо социалист чиг баримжаатай хүний төлөө, Монгол хүний төлөө энэ бол үндэсний улсаа бид нар хийгээд байгуулах хэрэгтэй. Одоо үндсэндээ манай улсыг ингээд одоо төрийн байгууламж, нийгмийн байгууламж, эдийн засаг бусад юмар наваад үздэг юм бол энэ чинь корпоратив ус болох ч юм шүү дээ. Корпоратив ус. Корпоратив ус гэдэг чинь ердөөсөө бүх одоо манай залуучуудад одоо ажил олдохгүй байна гэдэг бол тэд нар эдийн засгийн субъект биш болохын хувьд бол энэ системд одоо энэ системийн гадна гарцсан усуд байхгүй гадна гарцсан. Энэ систем бол өөрөө бол ердөөсөө бүхэл бүтэн нэг улсын бол одоо ард түмэн битгэл бүхэл бүтэн бол төв одоо бус нутгийн бол ард түмнүүдийг өөрийнх нь бол тэр капиталист системээсээ бол гадагш шахаж гаргадаг. Тэднийг бол одоо хүч өргөдөж одоо мөхөхөөс өөр аргагүй байдлаар түлхдэг ийм бол өрөмөц юм систем шүү дээ. Капиталист системд хүн ажиллахын тулд чинь заавал шулуулах хэрэгтэй. Заавал шулуулах хэрэгтэй. Тийм учраас бол хэрвээ ямар нэгэн эдийн засгийн бол одоо субъект гэдэг чинь шулуулна гэдэг утгаар нь би ярьж байна. Ийм систем бол орохгүй өөрийнх нь энэ системийн мөн дэлхий дээр боож байгаа бол бусад одоо чинь түүхийд байгалийн нөөц баялаг хомсдохын хэрэг чинь дэлхийн ихэнх улсууд чинь тэр системийн гадна гарчиж байгаа байхгүй гадна. Тэр улсуудад өрдөөс өнөөдөр одоо ингээд нүүбийн хэмжээнд ч ярьж байна, олон улсын байгууллагын хэмжээнд ч ярьж байна. Ер нь хүмүүс одоо хоногтоо $2 хүрэхгүй ийм орлогоор амьдарч байгаа тэрбум гаруй хүмүүс байна шүү дээ. Эдгээр энэ улсууд чинь ямар одоо байдалд ингээд орсон гэж гагцгүй яг миний түрүүчийн ярьсан энэ ардчлал энэ капиталист энэ систем чинь тэр хүмүүсийг тэгж амьдралынх нь нөөц болцоог нь бүгдийг булааж аваад тэр улсуудыг бол үндсэндээ одоо тэр хаалганыхаа цаана бол гаргачихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр улсуудыг тэгээд амьдралыг нь золиостой тэр улсуудыг амьдралаас шахаад гаргацсан гэсэн үг байхгүй юу? Дөрөвдүгээр асуулт. За Бачлангой бүр тэр байтугай ингэж яриад байгаа юм. Энэ офшорт мөнгө гаргасан явдал ерөөсөө долларын хашиг өсгсөн шалтгаан. За тэгээ бүр цааш нь ингэж хэлсэн л те нэг ярилцсан дээр офшорт гаргасан энэ мөнгө нь Монголынхоо эдийн засагт байж исэн бол манай валютын санд байж исэн бол долларын хаш өсөхгүй байх байсан гэж яриад байгаа. Та одоо санхүүж эдийн засагч хүн байна. Энэ долларын хаш өссөн шалтгаан одоо бодит байдал дээр чухам юу юм бэ бид нарт тайлбарлаж өгөхгүй юу? Ер нь бол долларын хаш гэдэг бол 1992 онд Монголд одоо хоёр шатлалтай төв банкны тогтолцоо тогтоосон. Ер нь хоёр банктай хоёр шатлалтай энэ төв банкны тогтолцоо гэдэг бол цэвэр одоо яг энэ капиталист системд өөрт нь бол одоо тохирсон яг ийм систем юм байна. Өөрийнх нь бодож олсон, өөрийнх нь бусад орнуудад хэрэгжүүлдэг ийм төсөл гэж ойлгож болно. Хоёр шатлалтай. Тэр нь бол хамгийн дээр нь бол төв банк байж, тэгээд төв банкыг бол тойрсон арилжааны банкуд гэсэн ийм бол хувийн банкнууд. Эднэр болохдоо зэрэг бол үндсэндээ яг Монголын одоо эдийн засгаас бүх санхүүгийн боломж капиталуудыг гадна урсгахад бол чиглэсэн ийм байгууллага шүү дээ. Өнөөдөр бол төв банк бол Монгол банк бол Монголын төлөө Монгол улсын Монголын үндэсний банк биш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол олон улсын валютын сангийн мөн холбооны нөөцийн сангийн зүгээр Монголд байрлаж байгаа салбар нь төдий байхгүй. Өнөөдрийн тэдний явуулж байгаа одоо төв банкны явуулаад 27 жилийн туршид явуулаад ирсэн энэ бодлого нь зөвхөн валют солидог ийм томхон ченжийн одоо мухлаг гэж ойлгож байна. Тэгэхээр тэрднэр бол одоо чинь Монгол улсын эдийн засгийг бол санхүү зээлээр бол одоо чинь хангах энэ эдийн засгийн өсөлтийг дэмжих энэ бодлогыг огт явуулдаг. Ер нь бол ямар нэгэн одоо эдийн засаг хөгжихийн тулд чинь заавал тэрний хамгийн гол цусны хэрэглэлтийг маш хурдтай, цусны хэрэглэлт нь хангалттай байх хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт хангалттай байх хэрэгтэй. Агцгүй энийг бол нөгөө инфляц үүсгэдэг гэдэг ийм одоо зүгээр тийм шалтгаар ийм бол буруу бол байдлаар ингэж ойлгуулсан. Энүүгээр бол Монголын эдийн засгийг байнгын 27 жилийн туршид одоо мөнгөний гачигдалт бол мөнгөний үнэхээр бол ийм онцгой бол гачигдалт бариад ирлээ шүү дээ. Одоо өнөөдрийн Монголын эдийн засгийг хүмүүс мэдж байгаа маш их давж ярсан урд өмнөх 90 оноос өмнө байд юм бол манай бүх нөхөн үйлдвэрүүд байхгүй болсон хөдөө аж ахуй бол үндэснээ газар тариалан бол сүрэлтийн байдалд байж байна. Энэ бүх юм чинь бол маш олон гүнзгий асуудал бол их өргөн гүнзгий гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Ер нь бол зарим нэгэн улсууд бол зөвхөн өөрийнх нь амьдралын юмар бол одоо чинь асуудал хандж байгаа нь үнэхээр харамсалтай харагддаг л да. Тэр юугтээ зэрэг зөвхөн тэр хүн бол одоо ганцаараа өнөөдөртөө өнөө маргааштай маш ойрын хугацаанд тэрний амьдрал одоо болоод байгаа мэт боловч дунд буюу одоо урт хугацаанд болохоор
зөвхөн тэр хүний амьдрал дээр зогсохгүй манай улс үндэстэнд гарцаагүй мөхөл гарцаагүй энэний бол одоо эцсийн одоо юу гэдгийг цэгнэ гэдэг юм бол манай үндэстэн улсынхаа хувьд бол үндэснийхээ хувьд бол үндэсэндээ мөх ийм аюулын дунд өмнө бид нар зогсож байна л да. Тэгээд манай төв засгийнхын жишээлбэл эдийн засгийг солонгоруулна ингэн гэх тийм хөтөлбөрүүд гаргаж ирж ярьдаг шүү. Одоо эдийн засгийг хумхгүй, дэлгэн, хумын энэ гэх. Тэгэхээр одоо тэд нар бол бүгд хийсвэр. Бүх юмнууд ер нь бол тэд нар дандаа ингээд одоо солонгоруулна гэдэг чинь бол англиар diversification гэж байгаа. Ер нь бол тэр чинь олон болоод одоо тулгууртай гэж ярьдаг болсон байсан. Одоо бол бүр солонгоруулна. Энэ бол цэвэр бол тэдний олон улсын валютын сангаас бол одоо томьёолж өгсөн энэ үгийг л одоо точиг давтаад байгаа болохоос манай одоо ярих баригчид эдийн засгчид энэ 27 жилийн дотор бол үндэсний гэсэн өөрснөө бол ямар нэгэн арга замын тухай ердөөсөө бодож яваагүй учраас үнэхээр тэд нар одоо бодох чадвараа бүрэн алдсан нь харагдаж байна л да. Тэд нар бол одоо олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага аман бол одоо энэ Вашингтоны бол зааврыг биелүүлж байгаагаа ажил хийж гин гэж боддог. Тэдний даалгаврыг Монгол улсад хэрэгжүүлчихэд тэдэрт буцаж бол илтгэдгийгээ эдгээр ажил хийж гин гэж бодож яваад байгаа. Ийм бол хэрхэвч байж болохгүй. За 5 дугаар асуулт. Манай зарим тэмцэгчид даашилтан дотор хэлээ л да тэмцэгчид гэдгээ. Асуудлаа өөрсдөө ойлгоогүй нэгдүгээрт. Тэгээд цаашлаад бол ард түмэндээ дутуу ойлгуулад яваад байгаа. Энэ явдал бол дараагийн маш том аюулд бидний хүрэх хэрэгсэлтэй байна. Ер нь бол. Манай улс төр эдийн засгийн одоогийн энэ систем за тэгээд энэ замж байгаа манай энэ замж байгаа нийгмийн баримжаа, капиталист нийгмийн баримжаа бүгдээрээ зөвхөн гадагшаа бүх ашгийг урсгаж өрөнд унахад үйлчлэгч ийм тогтолцоотой манай улс. Гэтэл бол жишээ нь төмөр жишээ Баярхуугай ард түмнээ хуулийн нэг ганцхан зүйл заалтан дээр үндэслээд өргүү болгоно. Өргүү болох боломжтой гэж яриад яваад байгаа. Тэгээд өргүү Монгол төрийн бас байгууллага байгуулад ингэж яваад байгааг би л хувьдаа бол маш их гайхаж байгаа юм. За тэгээд Монгол банк, Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банкуд, Federal Reserve гэдэг тийм ээ. Санхүү банк мөнгөний луурын механизмыг маш болохоор тайлбарлаж байгаа. Тэр одоо бичлэгүүд өөрийнх нь лайв тэр юмнуудыг би үзсэн л дээ. Та үүн дээр одоо яг юу гэж хэлэх вэ? Таны сэтгэлийг би сонсомоор байна. Баярхуугийн одоо сүүлийн үед бол яриад байгаа юм бол үндсэндээ эдийн засаг огт ойлгоогүй хүний одоо үг яриа. Эдийн засгийг бол маш одоо хялбаршуулан тайлбарна гэдэг бол тэр хүн өөр зорилго тавиад байгаа шиг харагдаад байгаа надад. Энэ асуудлыг шийдэх биш зөвхөн тэр асуудлыг бол одоо энэ тухайн үүссэн байж байгаа энэ хурц асуудлыг дөрөөлөөд өөртөө юм уу ямар нэгэн одоо чинь өөр ашиг сонирхол бол одоо тэр хүн ашиг сонирхны төлөө яваад байгаа юм шиг л харагдаж байна л да. Ер нь одоо ингэж байгаа шүү. Ялангуяа бол одоо чинь тэр мөнгөний бол Монгол төгрөгөөр гаднаас авсан зээлийг бол Монгол төгрөгийн хоорондын зөрүү нь одоо бидний манайхны одоо хамгийн гол асуудал байна гэж яриад байгаа шүү дээ. Тэр огт тийм биш. Энэ бол асуудал ер нь бол зүгээр хамгийн одоо ойлгомжтой байдлаар хэлдэм бол би дахиад хэлэхэд 1992 онд манайд хоёр шатлалтай төв банкны тогтолцоо үүссэн. Яг энэтэй зэрэгцээд нэг том асуудал үүссэн. Тэр нь юу гэхдээ зэрэг чинь 92 онд бид нэр олон улсын валютын сан Дэлхийн банкны гишүүн улсаар элссэн. Энэ гишүүн улсаар элснэ гэдэг бол тэндэхийн дүрмийнх нь 8-9 дугаар заалтууд байж байгаа. Америкийн байгууллага шүү дээ. Ийм байгууллагууд элссэн улс болохтой чинь Америк доллараар өөрийнхөө үндэсний мөнгөнд тэмдэгтийн 100% баталгаа хийдэг. Нэг үгээр хэлдэм бол бидний одоо манай улсын эдийн засагт бол мөнгө капиталын ийм шаардлага байхад бид нар заавал гаднаас бол мөнгө зээлж авч байж тэрэнд бол мөнгөний нийлүүлэлт хийдэг ийм бол одоо дэглэм рүү орцсон байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. 6 дугаар асуулт. За ер нь бол ингээд гадаад дотоод бодит нөхцөл байдал ямар байгаа талаар ийм үнэн бодит нэрвчилсэн өргөн судалгаа байхгүйгээр тэгээд энэ асуудлынхаа цаад үндсийг ярихгүйгээр ер нь үүнд хандж байгаагийн аливаа асуудал хандж байгаагийн нэг тод жишээ бол жишээлбэл ард түмний онц зөвлөл гэж өөрсдөө нэрлсэн. Атуус энэ офшор руу гарсан мөнгийг бол буцааж оруулж ирэх шанстай боломжтой юм байна гэсэн тийм хоосон хүлээлтийг нийгэмд бий болгоод байгаа явдал. За нэмээд хэлэхэд яагаад энэ хүмүүс чухам яагаад
энэ гадагшаа офшорт алдагдсан энэ мөнгийг л олж ирээ тэгээд өрөө даръя гэж ингэж тэмцээд байгаа юм болоо гэж бодогдтыг. Яагаад мөнгө олж авахын төлөө л тэмцэх тийм сэтгүүг арт түмэнд улам хүчтэй болгоод байна ер нь. Ер нь бид нар хизээ нэг юмыг ойлгох юм бол энэ бидний явж байгаа нарсан тогтолцоо гэдэг маань цаашаа үргэлжлэх юм бол цаашдаа ч гэсэн асар их үр бий болно гэдгийг яагаад энэ хүмүүс ерөөсөө ярихгүй байгаа юм болоо. Энэ арчил гээд ингээд биднэрт 27 жил ингээд ухаалаад яваадсэн энэ бүхэн бол урдаас зориуд бэлдсэн чухам яг одоогийн энэ үр дүнд энэ байж байгаа үр дүнд хүрэхээр бодож хийсэн зориудын ажиллагаа гэдгийг та уг нь үргэлж ярьж бичиж одоо нийтэлж ирсэн дээ. Тэгэхээр одоо таны үгийг дахиад сонсомоор байна. Тийм яг үнэ. Ер нь бол одоо чинь өнөөдрийн бид нар одоо чинь офшороо гарсан тэр мөнгө бол үнэхээр Монголын ард түмний Монгол улсын ер нь манай улсын бол хууль ёсны бол хөрөнгө капитал байхгүй. Тэгэхээр тэднийг бол гаргана гэдэг бол ганцхан Монгол биш юм. Дэлхийн бүх улсуудаас гаргаад одоо офшор банкны бүсүүдэд нийтдээ 11 их 80 доллар бол төвлөрчөөд байгаа гэж одоо шинжээчнэр үзэж штэ. Энэ бүх мөнгнүүд бол дэлхийн одоо бусад улсуудыг бүгднгийн шулж одоо лойрдож гаргасан энэ мөнгө. Энэ мөнгнүүд чинь зөвхөн тэрдэндээ одоо ингээд нэхэр нь гаргаад өгч тийм шиг тэрний дансан дээр нь одоо банкныхаа сейфэнд нь хэвтэж идэг мөнгө биш ээ. Энэ бүх мөнгнүүд чинь Америк нь одоо энэ барууны эдийн засаг шууд хөрөнгө оруулалт болоод тэр мөнгнүүд чинь одоо барууны одоо бүх энэ хэрэглэгээ одоо бүх төр өндөр технологи болоод одоо хувирцсан ингээ явж байгаа мөнгө байхгүй. Хэрэг тэр мөнгийг одоо монголчууд тэр авдгийн болоод дэлхийн бусад бүх улсууд яг Монголын замаар өөр өөрийнхөөс улсуудаа гаргасан энэ мөнгийг нэх ийм бол одоо асуудал үүсэх учраас тэд нар Монголд хизээч энэ мөнгийг өгөхгүй баггүй юу? Тэмцэх нь буруу гэж байгаа юм биш. Энэ бол заавал тэмцэх ёстой. Энийг бид нар өөр төвшөнд өөр арга замаар энэ асуудлыг тавих хэрэгтэй. Гэхдээ би бол энийг бол одоо яг өнөөдөр ингэн тэгнэ гэж бол хэлмээргүй байна. Гэхдээ мэдээж ийм арганууд бий. Энэ аргыг тавих тэр бол нөхцөл байдал нь болох гэж бид нар нэглээд бол ардчсан энэ бол одоо дэглэмээс бид нар татгалзах хэрэгтэй. Монголын ард түмний үнэхээр бол одоо чинь сайн сайхан чиглээгүй систем гэдгийг бид нар одоо 20 жилийн 7 жилийн энэ эвдрэл сүрэл энэ юмнаас бид нар ойлгосон байх учиртай. Хоёрдугаарт бол манай энэ санхүү эдийн засаг нийгэмд одоо тогтцсон энэ бүх энэ капиталист харилцааг бид нар халах хэрэгтэй байна. Энэ бол Монголын ард түмний сайн сайхан хэзээч хүргэхгүй гэдэг нь тодорхой байна. Аман энэ хугацаанд одоо бидний одоо сүүлийн үед яригадаад байгаа энэ офшорт гаргасан мөнгө гэдэг бол Монгол улсын бол алдсан тэднэрт бол лойрдуулсан шулуулсан энэ мөнгнүүдийг өчүүхэн баг хэсэг нь байхгүй. Тийм учраас эхлээд бол энэтэй тэмцэнэ гэдэг бол ердөөс энэ системийг үндсээр нь таслахгүй бол болохгүй. Энийг бол энэ бол одоо түрүү бол одоо ярьж байгаа монголчуудын төгрөгийн ханш байнгын ундаг энэ төр гээд унж байгаагийн гол шалтгаан чинь төв банкаар нь дамжуулаад хийгээд байгаа. Төв банк бол ердөөсөө үндсэндээ Монголын ард түмнээс Монголын ард түмний байгуулсан энэ төрөөс чинь тусдаа эрхчлөөтэй тусдаа одоо хараа тус байгуулга гэж яриад байгаа шүү дээ. Ийм байж хэрхэвч болохгүй. Зөвхөн ингээд зөсөдөд үзэх чинь та нарын бол зүрх чинь та нараас тусдаа байж хүний биенээс тусдаа байж болохгүй шүү дээ. Одоо бүх төр цусыг бол одоо чинь шахаж яадаг. Ийм болов байдал бид нар бол 27 жил яваад ирсэн байна. Ийм учраас бүх н асуудал бол мэдээж их гүнзгий одоо өргөн асуудал. Гэхдээ энийг бид нар бол одоо багч гэсэн энийг ойлгож ухаарах хэрэгтэй. Бид нар мэдээж тэмцэл хийх хэрэгтэй. Бид нар одоо удахгүй бол одоо бас ингээд энэ тэмцлийг бол өөр аргуудаар явуулж эхэлнэ. Гэхдээ хамгийн гол одоо тэмцэл хийж болохгүй байгааг шалтгаалж хүмүүс ихэнх энэ тэмцлийн утга учирыг ойлгохгүй. Асуудлыг бол одоо тэд маш хялбарчилж ойлгодог. Нэгүүд ихэнх нь бол дандаа нөгөө одоо энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр явуулсан энэ тархины голгонд 27 жил үндсэндээ хүмүүс юм ухаарч задлан шинжилж бодож эргэцүүл тунгаахаа ур энэ чадвараа бол зарим нэг нь үнэхээр гээс юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас бол бид нар хамгийн гол нь дахиад хэлэхэд тэмцэл явуулахад утгатай, учиртай байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. Тэгэхээр тэр тэмцэл одоогийн ингээд одоо чинь тэр янз бүрийн одоо талбай дээргөр одоо ингээд хурал одоо энэ жагсаан цуглаан зохион байгуулад энэ бол зөвхөн одоо би юу гэж харж байгаа гэхдээ чинь тэр тэмцлийг явуулж байгаа энэ үйл явцсан тэр усуудад сонирн байгаа болохоос эцсийн үр дүн гэж тэр бодохгүй байгаа байхгүй. А би бодохдоо зэрэг хамгийн гол нь бид нар эцсийн үр дүнтэй дүнд чиглэсэн байх хэрэгтэй ямар нэгэн тэмцэл гэдэг бол. Эцсийн үр дүн одоо чиглэсэн ийм байхын тулд чинь тэр
зорилгоо бид маш зөв тодорхойлсон, томьёолсон. Энд хүрэх одоо өөрийнх нь дотоод мөн гадаад нөөц бололцоо мөн бол боломжнуудаа маш сайн тооцсон байх хэрэгтэй. Гагцгүй шат дараатай ийм тэмцэлд бол ууггүй ийм тэмцэлд зөв тэмцэл явуулж ижил бид нар бол сая энэ системийг бол үндсээр нь би дахин хэлэхэд бол энэ систем үндсээр нь хүүгээр нь таслахгүй бол болохгүй. Өдөр болгон одоо битээр бол ингээ ярьж сууж байгаа. Энэ бол цаг хугацаанд Монголын өр бол одоо нэмэгдээд байгаа гэдгийг хүн ойлгох хэрэгтэй. Бид нарыг бол одоо унтчих байсан, амарч байсан, адилжиж байсан Монголын мужид одоо тэр хүү бол байнга эргэж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Мөн хүү ганцхан эргэхээс гадна Монголоос гадагшаа бол одоо капитал бол байнга урссаар байгаа. Тэр урсгалыг бид нар зогсоох хэрэгтэй. Хамгийн гол тэмцэл бол гагцхүү яг ийм зорилгод л чиглэх хэрэгтэй. Маш хялбаршуулж ойлгож байгаа байхгүй юу да. Сөргөл үг хэлбэл эсэргүүцэж гэж ойлгож байна. Би гол нь бол тэмцэх ёстой. Заавал тэмцэх ёстой. Өөр биднэрт арга зам байхгүй. Гагцхүү бид нар тэр тэмцлээ бол хинтээ юуны төлөө яах гэж тэмцээд байна гэдгийг маш сайн ойлгож ухаарсан манай нийт иргэдийн ихэнх нь бол ойлгосон байх хэрэгтэй. Тэгжээж бол хүмүүсийг бол яг зөв энэ зорилгоор нэгтгэж ижиж энэ бол тэмцэл зөвхөн бол хэдхэн хоног хэдхэн сарын биш магадгүй энэ бол хэдэн жилийн бол одоо урт ийм тэмцэл байх хэрэгтэй. Тийм учраас бид нар зорилгоо мэдсэн энэс өөр арга байхгүй байна гэдгийг бид нар ойлгож ухаарсан энэ асуудлын тэмцэл бол одоо тэр бол жинхэнэ тэмцэл болох хэрэгтэй. Одоо жишээ нь хүмүүс тэмцэх гингүүд тэмцэхгүй байна. Одоо ингээд суугаа явж байгаа хүмүүс хэлээд байгаа байхгүй. Тэмцэлгээвэл албаа дээр гараад хашгирдаг ч юм уу саад цуглаан зохион байгуулдаг ч юм уу тэрийг зөвхөн тэгэхээр би бодож ин гэдэг би тэр нэг ярилцлагандаа бол хэлсэн байгаа. Ер нь бол одоо чинь би өнөөгийн одоо энэ төр засгийг бол үнэхээр бол одоо чинь юм хийж чадахгүй байна. Эдгээр бол асуудлаач ойлгохгүй байна. Эдгээр бол гадаадын бол бүрэн одоо чинь гар хөл байна гэдгийг одоо хүмүүс яриад бичээд байгаад би энэ 100% санал нэг байна. Гагцхүү энийг одоо чинь түлхээд унгачтай гэхэд энийг өөр юугаар солих юм бэ гэдэг асуултан дээр хинч хариултыг өгөөж штэ. Тийм учраас бол манай ард түмэн бол өөрснөө ч ойлгоогүй. Тийм учраас энийг бол бид нар хэрэг түлхээд унагч тийм бол улс орон бол ийм хүнд хэцүү байгууд улам замбраагүй болно. Хүн одоо олон нийтийн ард түмний амьдрал улам унах учраас л энийг одоо зөв тэмцэх ёстой л гэж хэлээд байна штэ. Долдугаар асуулт. За офшорын эсрэг тэмцэгч АТУ улс Нүүбийн конвенцийг их ярьж байна. За тэгээд тэд нар ингэж хэрвээ төр засаг энийг шалгахгүй бол бид нар ГАГ дахь олон улсын эрүүгийн шүүхт ханднаа. Англи, Америкийн нэгдсэн улсын шүүхт ханднаа гэж хэвлэлийн байгуурал дээр ярьцгаагаад. Хууль гэж юу вэ? Үүний бодит мөн чанар юу вэ? Хэн хууль захиалж байна? Хоёр стандартаар яаж хэний эрх ашигт үйлчлдэг тухай ер нь та товч хэлж өгнө үү? Ер нь бид нар барууныханд найдаж өрнө болох уу? Найдаад, итгээ, зөвлөгөө аваад одоо 27 жил яваад бид нар чухам юунд хүрсэн бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй байх тийм үү? Гацаагүй. Ер нь бол монголчууд, Монголын ард түмэн бол Европ хүнийтэй ойртоод тэднэртэй бол ямар нэгэн харьцаанд ороод үндсэндээ 100 жил болж байна. Бид нар Европын ердөөсөө түүхийг мэдэхгүй байна. Энэ улсууд ямар аргаар амьдарч ирсэн? Тэр улсуудын үнэт зүйл нь юу юм? Ямар зан аран шинтэй юм гэдгийг бол бид нар ердөөсөө мэдэхгүй байна. Энээсээ хүн бүхэн бол найз биш ээ. Тэг гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ. Тийм учраас бол одоо үнэхээр одоо бидний өнөөгийн одоо тэр боловсрал эрүүл мэндийн одоо бүрэн одоо дампуурал манай улсын бол бүх нөхөн үйлдвэрүүдийг бол ховчлол одоо үнийн өрсөлдөөн гэдгээр бол бүгднийг одоо үндсэндээ самран боснуулсан. Одоо үндсэндээ Монгол улсад ямар ч үйлдвэрлэлгүй эрүүл мэндийн тогтолцоо нурцсан боловсролын тогтолцоо бүрэн дампуурсан. Зөвхөн бол одоо хүмүүст өнөөдөр ямар ч хэрэггүй бол одоо эдийн засаг санхүү элдв юмнууд бол зааж тэднийг зөвхөн бол цаг хугацаагийн одоо алж мөн хажуу дээгүүр нь бол хармаагийн бол хосолж байгаа ийм л систем шүү дээ. Бид нар энийг хүлээн зөвшөөрөхгүй бол алдаагаа дээд доод түвшиндээ алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй бол энэс гарах ямар ч арга байдгүй маа. Ямар нэгэн хүн алдаж болно. Нөгөөдөлтөө алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол
тэр алдаагаа залруулж энэ алдаанаас гарах хамгийн ихний алхам байна байхгүй даа. Гагийн шүүх олон улсын Ер нь хууль бодох юм. тэгтээ зэрэг чи биентэй холбоо тэд нар чинь Англи, Америкууд чинь яг энэ нэг офшор банкыг чинь эзэмшдэг гол эзэд нь тэд нар байхгүй да. Монголын ард түмний бүх мөнгийг авсан улсууд чинь тэд нар байхгүй да. Тийм учраас чинь Гагийн шүүх энэ гэж бид нар янз бүрийн одоо ийм сүртэй том нэртэй бол Гагийн шүүх тэнд чинь ердөөсөө тийм зөвхөн тэдний ашиг сонирхлын үүднээс л асуудал ханддаг шүүх мэт байгууллагууд байгаа байхгүй юу. Тэд нар бол хизээч бол шүүхийн бол эцсийн шийдвэрийг бол нөгөө баруунд бол одоо ашигтайгаар гаргадаг ийм л одоо байгууллагууд байгаа. Нүүбийг ч гэсэн бид нар мэдж байгаа. Нүүб гэдэг бол бас л одоо хүмүүсийн төсөөлдөг шиг гинэн улсуудын төсөөлдөг нэг юм олон улсын одоо чинь нэг тийм шудраг бол олон улсууд нийлээд одоо чинь ингээд нэг тийм шудраг байгууллага байт юм үгүй байхгүй. Би дахиад хэлэхэд чинь нүүб чинь өөрөө бол энэ барууны ялангуяа Америкийн бол бүрэн хараат байгууллага. Тэдний одоо чинь санхүүжил төсөв мөнгө тэндээс гардаг байгууллага. Зөвхөн тэдний бол одоо тэр санааг нь бол дэлхийн олон нийтийн санаа мэт болгож тэгээд томьёолж бол одоо баталгааж өгдөг ийм л одоо чинь байгууллага шүү дээ. Тийм ч учраас бол энийг сүүлийн үед бол том дэлхийн том улс төрчид эдийн засагч нар одоо ер нь бол энэ шинжээч нар бол нүүбийг бол маш дөрвтэй өөрчлөх хэрэгтэй байна. Нүүлгэн шилжүүлэх өөрчлөх тэр чинь яагаад Америкт байрлаад байна гэдэг бол би урдлынхаа бол ярилцлага хийсэн учраас бол би дахин давтмааргүй байна л да. 8 дугаар асуулт. За манай зарим эмэгтэйчүүд одоо Швейцар явж офшорчдын одоо мөнгийг буруу замаар орж ирсэн эсхийг шалгуулж гин гэж байгаа. За бас сошиал сүлжээнд ингэж бичцгээж байна. Швейцар улс хууль тогтоомжоо өөрчлөөд одоо энэ орчин үед бохир мөнгийг офшор банкудтай хадгалахаа болоод байгаа гэсэн тийм утгатай зүйлс бичиж байна сошиал сүлжээнд. Фэйсбүүкт. Уг нь та энэ Швейцарын тухай хилцүүлэг дээр хэлсэн. Уг нь бол маш ойлгомжтой хэлсэн шүү дээ. Хамгийн гол зүйлийг бас та хэлж өгсөн уг нь бол энэ офшор данстай улс төрчдийг илчлэх ажиллагааны цаана хэн байгаа вэ? Энийний цаана барууны том капитал эзэмшигчид байна. Энэ бүх зүйл чинь бол тэдэнд үйлчилж байна. Тэд нар ийм зориудын юм хийгээд байна гэдгийг уг нь та хэлсэн. Үүнийгээ та одоо дахиж сайн тодруулж хэлж өгөхгүй юу? Тий. Ер нь тэгтээ зэрэг чи бид нар нэг юмыг маш зөв ойлгох хэрэгтэй. Тэр юухтэйс чинь баруун дандаа хоёр нүрэ гаргадаг. Им ярихдаа дандаа далд арын санаатай ярьдаг гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ офшортой бол тэмцээгээд одоо энэ нүүбэр олон улсын байгууллагууд гараад байна гэдэг чинь бол өөрийнхөө офшорын эзэдийн байгууллага гэдгийг нэгдүгээр тойлгоно. Хоёрдугаар тэд нар өөрийнхөө тэр офшор эзэмшдэг улсуудтай тэмцэнэ гэсэн санаа огт биш. Харин дэлхийн олон улс төмнүүдийн бол офшорын эсрэг бол одоо энэ уур хилэн одоо энэ бүх энэ давлгааг ашиглаж тентхийн бол одоо чинь энэ авилах төшмлүүдийн офшорд авьяцсан мөнгийг ловирдохын арга хэрэгсэл болгох гэж. Өөрийн болох энэ л арга байхгүй юу? Тий. Тэгвэл зэрэг чинь бол 1998 онд бол ийм офшор мөнгө угаахын эсрэг бол одоо ийм санхүүгийн ийм конвенц гэж ийм бол бичиг баримтуудыг бол одоо чинь нөгөө том хэдэн улс G8 улс баталсан байхгүй юу? Тэгээд тэрийг бол 2005 онд бол нүүбэр тэд нар янз бүрийн бол лоббигоор лоббидж жоод нүүбэр батлуулаад авсан. Тэрийг нь бол тэгэхээр англи нэрээр нь Financial Action Task Force for Money Laundering гэсэн юм үг байхгүй юу? Энэ байгууллага чинь юу гэсэн үг вэ гэдэг чинь Панамын баримт бичиг гэдэг болбол бусад улс орнуудын одоо тэр мөнгийг ловирдох одоо зөвхөн офшорд байрлалсан байж байгаа тэр мөнгүүдийг тэр эзэмшигчдээс нь тэр одоо авилгач төшмөдүүдээс нь ловирдох гэсэн энэ л арга байхгүй да. Тийм учраас бол одоо чинь баяр цогтын мөнгийг бол одоо тэд нэр хязгаарч өгөхгүй. Гагцгүй баяр цогтын мөнгийг бол хууль бус гарсан байна гэдэг энэ үндслийг манайхнаар өөрснөө нь гаргуулж авах гэдэг байгаа байхгүй да. Одоо юу гарах нь? Тий, гомдол гарах нь. Тий. Тэгээд тэрийг бол тэр бол одоо чинь тэр конвенцийнуудыг ингээд судлаад үздэг юм бол тэр мөнгийг мөнгөө лөвөрдүүлсэн улс оронд нь буцааж өгнө гэсэн үг үсгэж байхгүй. Зүгээр л тэрийг бол дайчлаг хурааж явна л гэсэн байна. За 10 дугаар асуулт. Та энэ хэлцүүлэгтэр бас
ер нь манай улс офшортой тэмцэх хуультай болох тухай ийм хуультай болох ёстой гэж хэлсэн. Гэтэ тун цухас ярьсан цаг хугацааны боломж олдоогүй ер нь бол тийм ээ. Энэ талаар та бас тодруулж хэлж өгөөч. За тэгээд цаашлаад ер нь Монгол улс яг одоогийн энэ арсан дэглэмтэй байгаа ийм нөхцөлд төр офшорын асуудлыг шалгаж шийдээд эдийн засгийн гэмт хэргийг илрүүлээд хариуцлага тооцох тийм бодит чадамжтай юу? Хин шалгах вэ? Яаж шалгах вэ? Ер нь энэ офшор данстай гэж байгаа энэ хитгэн нэр дурдсан хүмүүсээр энэ асуудал ер нь хязгаарлагдах юм уу? Энэ олон улсын практикт бодит байдал дээр ер нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор элдв дүр эсгсэн шалгалт хийдэг тийм бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагаа олон улсын практикт бодит байдал дээр ямар байдаг тухай та ер нь өөрийн судалгаа мэдлэгээсээ хуваалцсан уу? Бидэнтэй хуваалцсан уу? Ер нь одоогийн байдлаар бол одоо ингээд ойрох орнуудад бол болж байгаа энэ одоо үйл явдлууд ер нь бол дэлхийн одоо чинь манай саяхан хажууд бол одоо чинь Хойд Солонгосын одоо тэр эргийн орчин болсон одоо энэ Америкийн нэгдсэн улсын тэнгисийн сонгоцнууд бол очлоо шүү дээ. Энэ бүхэн бол одоо геополитикийн, геодинцгийн болоо том тэмцлийн нэг зүгээр нэг үзэгдэл л гэж ойлгож болно. Ер нь хамгийн гол юм бол ердөөсөө бүх энэ ойролт орнуудад ч болж байгаа одоо тэр Оросын одоо эсрэг бол одоо эдийн засгийн хориг хэмжээ, Хятадын бол одоо эсрэг Америкийн нэгдсэн улсын зүгээс явуулж байгаа энэ бол зөвхөн долларыг өнөөгийн дэлхийн бол нөөцийн валют хэвээр цааш хадгалж үлдэх гэсэн энэ тэмцэл байгаа. Эцсийн бүтэц задлалт нь. Тийм учраас бол хамгийн гол нь одоо чинь БРИКС-ийн улсууд байж байгаа. Орос, Хятад хоёроор толгойлуулсан БРИКС-ийн мөн Бразил одоо чинь бусад одоо өмнөд Африкийн бүгд найрамдах улс гэсэн энийг 7 улс байж байгаа шүү дээ угаасаа. Мөн энийг бол мөн дагсан энэ дорнод Европын одоо улсууд байж байгаа. Мөн бол барууны ч гэсэн зарим улсууд бол одоо ингэж байна шүү дээ. Энэ бүхэн юмнууд чинь бол Америкийн одоо чинь энэ бүтэн энэ жанжилалд орос гарья. Энэ долларын бол хамгийн гол нь тэр жанжилал нь доллараар дамжиж биелэлээ олж идэг, доллартоо тулгуурлаж байдаг учраас хамгийн гол нь долларынхоос нь гарыг гэсэн энэ цана. Тийм учраас чинь Америкийн нэгдсэн улсууд одоо ойрох орнуудыг бол одоо чинь өөрийнхөө иргэшил бүрэн хяналтанд оруулах гэдэг ингээд Ирак, за Лив, одоогор бол Сир улсуудыг үндсэндээ төр засгийг устгах гэдэг ингээд тэмцээд шүү дээ. Энийний дараа болохтой зэрэг чинь дэлхийн одоо газрын тус байгалийн үлэмж их бол баялагийг тэнд байдаг учраас тэрийг гагцхуу доллараар худалдана гэсэн ийм нөхцөл дараа нь тавих гэдэг байгаа байхгүй юу? Тэгтээ зэрэг чинь одоо би зүйрлээд хэлдэм бол маш хэрэгтэй нэг одоо чинь дэлхийн одоо бүх усыг одоо өөрийн хяналтанд тэд нар оруулчлаа. Тэгээд тэр усаа гагцхуу Америк доллараар худалдана гэсэн ийм нөхцөлийг дараа нь тавих гэдэг байгаа байхгүй юу? Тэгтээ зэрэг чинь дэлхийн улс орнуудад тэр усыг авч уухын тулд чинь Америк доллар гэдэг имийг заавал хэрэгэлдэг. Америк долларт Америк заавал нэг юм өгчөөж Америкээс тэр долларыг авчиж тэгээд дараа нь болох дээр ус авдаг. Яг энэ систем одоо энэ схем рүү шахах гэдэг байгаа ийм оролдлогууд л байгаа байхгүй. Гэвч тэрийг бол одоо чинь өөрөөр имийг нэрлэхдээ зэрэг чинь асуудлын гол бол нөгөө мөн чанар нь хүмүүст харагдхаа байчихж байгаа байхгүй. Одоо зөвхөн Сирийн асуудал, Башар Асадын эсрэг асуудал юм шиг ингэж хүмүүст харагдаад байгаа болохоос яг жинхэнэ бодит нөгөө реал политикийг нүүдгэх энэ чинь бол долларын одоогийн дэлхийн нийтийн энэ жанжиллыг цаашдаж хадгалах гэсэн энэ арга л байхгүй. Тэг. Ардчлалын үнэт зүйлс авчил буруу байгуулагдсан зөв болгож байгаа гэж ярьж байгаа хүмүүс долларын тухай ярихгүй байгаа байхгүй юу? Авчил доллар хоёроо. Тэгэхээр нэг юм байгаа шүү дээ. Ер нь бол энэ автобус ихний бол ярьж байгаа юм болохтой зэрэг зөвхөн одоо тэр одоо офшорт гарцсан энэ мөнгийг би бол дахиад хэлэхэд офшорт гаргасан мөнгөний бүрэн бий бол эсрэг байгаа тийм үү? Тэднэртэй тэмцэх ёстой. Энэ бол Монголын ард түмнээс ловирдсан, хулгайлсан мөнгө гэдгийг хэлсэн. Гагцгүй тэр мөнгийг офшор банкндаа бол одоо энэ барууны англосаксон бол улсууд оруулаад тэрийг чинь аль хэдийн хэрэгэлсэн байхгүй юу? Зөвхөн тэрэн дээр нь тийм хүн тийм хэмжээний мөнгө манайд бол байршуулсан гэсэн бичгэл байгаа болохоос мөнгө нь аль хэдийн эдгээр чинь идээ дууга дууссан байхгүй байхгүй юу? Нэгдүгээрт, хоёрдугаарт бол одоо чинь энэ одоо чинь Атосын энэ улсууд хизээч тэр офшор банкнд бол Монголын ард түмнээс тэрийг хулгайлаад авцсан энэ хулгай мөнгийг бол нуугаад байгаа Англи Америкийн тухай нэг үгсгэж ярихгүй байгаа хгүй да болно. Эн чинь юу гэсэн үг вэ гэхээр чинь нэгэн тул бол одоо чинь манай улсын одоо энэ төр засгийн бол үнэхээр боломж чадах хүрхгүй. Бид нар бол
одоо дэлхийн геополитикийн бол субъект тийм том улсууд биш байхгүй. Бид нар зэрэг одоо бусад одоо цэврэг дипломатын ийм том хүчтэй улсууд биш учраас боломжгүй асуудлуудыг тавиад энэ төр засгийг түлхэн унгадсан бол би энийг хэлсэн шүү дээ. Төр засгийг түлхэн унгаад энээс бол хэцүү байдал руу оруулах гэж байгаа гэд би эсэргүүцээд байгаа байхгүй. Харин бол одоо бид нар энэ сонгуулийг бол ялангуяа тэр 20 оны сонгуулийг хүлээхгүйгээр бид нар бол одоо тодорхой хугацааны дараа бол сонгуул явуулахыг шаардах хэрэгтэй. Энэ бол зингийн тэмцэл байхгүй юу? Одоогийн бүх энэ бол одоо чинь эдийн засгийн энэ юмнуудыг бид нар одоо өөрчлөх хэрэгтэй. Одоо олон улсын валютын сангаас гарах хэрэгтэй. Дэлхийн банкны гишүүнлээ татгалзах хэрэгтэй. Олон улсын одоо худалдааны байгууллагын гэрийн дүрмээс бол бид бүрэн татгалзаж гарах хэрэгтэй. Эдгээр яагаад гэдэг бол ер нь ийм дэлхийн бусад улсуудаас бүх одоо эрх чөлөө худалдааны чөлөөт байдал гэдэг нэрийн дор бүх хөрөнгө капиталын гадагш нь урсгадаг энэ механизмууд байхгүй да. Энийг татгалзахгүйгээр бол бид нар өнөөгийн энэ байдлаас огт гарах боломжгүй мал гэдгийг биз. Тий. Сая одоо сквадрын талбай дээр болсон энэ цуглаанууд дээр сайн дураараа өөрсдөө гарч ирсэн иргэдийн маань хүмүүсийн маань яриан дотор бол одоо энэ эрх ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санал шүүмжлэлүүд сонсогдож байсан. Гэхдээ тус цуглаануудыг зохион байгуулсан Ач улсын зохицуулагч, ерөнхий зохицуулагч мөн тэр цуглааны хөтлөгчдийн яг хэлжсэн өгүүлбэр дотор бол одоогийн сонгуулийн хуулийн тухай тэгээд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлын тухай ялангуяа одоо ямар ч сонголтгүй болчиход байгаа энэ ард түмнийхээ хөөрхөлтэй байдалтай тэмцэе гэсэн үг хэл огт сонсогдохгүй. Яагаад ямар ч сонголтгүй гэж хэлж байгаа вэ гэхээр улсын их хурлд судалтай намуудаас л зөвхөн ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэх хэрэгтэй гэсэн ийм сонгуулийн хууль байгаа шүү дээ одоо манад. Тэгэхээр чин бид нар энэ тулгараад байгаа асуудлуудыг шийдүүлье. Ер нь шийдье гэх юм бол уг нь бол энэ төрдөө ард түмэн өөрсдийнхөө хүсэл зорилгыг илэрхийлэгч өөрсдийнхөө төлөөллийг гаргахын төлөө тэмцэх хэрэгтэй баймаар юм аа. Уг нь бол тийм үү. Тэгэхээр яагаад энэ хүмүүс одоо ерөөсөө ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярихгүй, ард түмнийхээ яг энэ одоо бодит хэцүү нөхцөл байдлын тухай ярихгүй, зөвхөн тэндээс мөнгө олж ирж тэр үрийг дарна гэж ингэж тэмцээд байгаа гэсэн тийм зарчмын асуулт байна л да. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хэлэхэд бол таныг ерөнхийлөгчд нэр дэвшээсэй гэж байгаа хүмүүс бол цөөнгүй байна. Ер нь олон байна. Гэхдээ одоогийн сонгуулийн хуулиар бол ямар ч боломж байхгүй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр та удахгүй болох гэж байгаа энэ ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өөрийн бодлоо бидэнд та хуваалцахгүй юу? Ер нь бол энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад нэг хэд хэдэн юм хэлмээр байна л да. Ерөнхийлөгч гэдэг энэ үг нь та нар бодоо яг ардчлагч гэдэг үгтэй, ховчлагч гэдэг үгтэй ижилхэн ийм зохиомол юм байхгүй юу? Ерөнхийлөгч гэдэг нь. Тийм ердөөс тэгээ ялангуяа эн чинь яг манай улсад бол ерөнхийлөгчийн ийм бол төрийн одоо ийм байгууламжийг бий болгосон болохтой зэр чинь нөгөө би түрүүч хэлээд нь шүү дээ. Эний чинь нөгөө корпоратив улсад чинь дандаа ийм ерөнхийлөгчийн засаглал гэсэн ийм президент гэж байгаа. Тэр үгний чинь хамгийн гол нь одоо чинь тэр язгуурт нь резидент гэдэг үг яваад байгааз резидент гэдэг бол тухайн тэр улс оронд суулгасан одоо чинь тавиулгсан ийм санаа яваад байгааз тэр чинь тэгэхдээ зэрэг чинь Монгол улсын төрийг нийгмийг бүтэн эдгээр өөрийнх нь загварт оруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Нэгдүгээр. Тэгээд 90-ад оны ихтер болгохтой зэрэг чинь манай ард түмнүүдийн хурсан юу одоо нэгдүгээр алхам нь бол юу гэсэн бүх нийтийн сонгуулиар л гарчдığım одоо сонгодог болчдığım бол сайн улсууд одоо гараад ирэх тийм боломжтой юм байна гэсэн нэг юм одоо худал мэхийг бол одоо хийсэн шүү дээ тэд нар. Дараа нь бол одоо тэрийг нь хүлээгээд авсныхын дараа зөвхөн сонгуулийн хуулиар нь дамжуулаад сонгуулийн хуулийг чинь энэ олон ийм одоо мандаттай ийм жижиг бол тойргуудад хуваагаад тэр бол одоо гараа дамжуулаад зөвхөн мөнгөтэй асуудал сонгогдох ийм боломжтой болгоцсон байхгүй. Тэгэхээр 3 дугаар алхамд нь юу гэдэг зэрэг чинь үндсэндээ бол энэ улс төрийн намыг бол одоо яг Америкт байдаг нөгөө заан бүгд наримдах нам нь илжиг гэдэг тийм үү Америкчууд ардсан нам. Заан илжиг хоёрыгоос бол аль нэгийг нь сонгох гэсэн ийм бол шахалт одоо 3 дахь одоо алхам гэж хэлж болно.
Ийм байдал руу хүмүүс их шахчихад байгаа байхгүй. Өнөөгийн сонголт бол ердөөсөө ямар нэгэн сонгог боломжгүй одоо чинь хувилбаргүй сонголтууд байхгүй. Яг гэвэл би хэлээд байгаа шүү дээ. Ардсан нам бол барууны либерал ардчилсан нам. Ардын нам бол зүүнний либерал ардчилсан нам. Энэ хоёрын хоёулангийнх нь бол улс төрийн үзэл баримтал нь бол барууны загварын ардчил гэдэг ийм дэглэмийг хоёулаа хүлээн зөвшөөрсөн нам. Нэгдүгээр, хоёрдугаарт бол нөгөө чөлөөт эдийн засаг гэдэг энэ бол үгийн чинь цаана бол үнэхээр энэ зэрлэг капитализмын энэ бол одоо чинь бүх харилцааг эдийн засгийнхаа суур болгоод авцсан юм байхгүй. Эдийн засгийнхаа номлол болгоод авцсан. Тийм учраас энэ хоёр намын дундаас бол одоо чинь Монгол улсын төлөө одоо тийм хүн гарч ирэх ер нь бол энүүгээр дамжуулаад зөвхөн ерөнхийлөгчийн засаглалаар дамжуулаад Монгол улсын өнөөгийн одоо чинь бүрэлдэхсэн байж байгаа энэ бол хүн дээдрэтэй нөхцөл байдлыг засгалруулах ямар ч боломж байхгүй байхгүй. А 3 дугаар тулхтай зэрэг чинь мөн манай улсын үндсэн хуулинд бол байж байгаа шүү дээ. Монголын бол ямар ч хүн сонгох хэрэгтэй гэж. А гэвч тэрийг чинь дараа нь бол ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд чинь зөвхөн парламентэд одоо суудалтай намуудаас гаргана гэд ингээд одоо чинь үндсэн хуулийн тэр заалтыг бол одоо зөрчсөн ийм бол актыг гаргачихж байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл зэрэг чинь эдгээр бол зөвхөн өөртөө ашигтай юмыг л одоо чинь үлгэж авдаг. Зөвхөн өөртөө ашигтай асуудлуудыг л ярьдаг. Ийм бол одоо чинь хэсэг одоо чинь ийм их орон ард түмнээс урвсан ийм хүмүүс биш тийм бүлэглэл байгаа байхгүй юу? Энэ хоёрын зөвхөн бол амнаасаа гарч байгаа үг нь тэр донгодож байгаа одоо тэр сайхан үг хэлээр нь бид нар хууртаж болохгүй байхгүй юу? Би дахиад хэлэхэд энэ нь бол хоёулаа бол либерал намаа. Неолибералист одоо эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг. Америкч гэсэн мөн адилхан байгаа байхгүй. Одоо ардсан намаас нь ч хүн гарсан адилхан бүгд найрамдах намаас нь Америкийн бодлого огц өөрчлөгддөг байхгүй. Яг тэр шиг байна өнөөдөр манай ардсан намаас нь гарсан адилхан, ардын намаас нь гарсан адилхан. Ягаад гэвэл энэ хоёр ч юм бол нэг бүтэн одоо чинь цогц юмны хоёр зүгээр л одоо чинь яв байхгүй одоо чинь нөгөө манай хүн бол уран сайхны кинонд нөгөө байдаг те Евин одоо чинь тал Евин хайцсан гэдэг зэрэг чинь ингээд энэ байна гэдээ үзүүлдэг. Нөгөө тал нь байна гэсэн эргүүлээд ингээд биднийг бол Евиндээд ингээд 27 жил болцсон байхгүй. Аха. 3 нэр төвшигч тодорцсон. Дахиад хэлэхэд бол энэ үгдгийн сонгуул бол зүгээр л одоо чинь тухайн одоо үед нэг хэсэг одоо хүмүүсийн одоо юу гэдгийг анхаарлыг бол одоо чинь өөр юмд төвлөрүүлэх гэсэн хамгийн гол нь энэний хажуугаар чинь нөгөө саяхан олон улсын валютын сан одоо ялангуяа бол одоо манай хэдэн уул уурхайн гол одоо асуудлуудыг ингээд өөрчлөд байгааг та нар харж байгаа үст. Дандаа Монгол улсад ашиг одоо чинь Монгол улсаас бүх ашигт малууд гараад явцсан байж хат тэд нар чинь ердөөс Монголын банкар ордог. Энийг чинь бол сая бол үзэж байгаа юм шиг яриад байгаа хгүй эднэр энэ чинь 25 жил бол ингээд яваад ирсэн байхгүй юу. Одоо бол одоо чинь ойлгож байгаа юм шиг ингэж хүмүүс яриад байгаа нь үнэхээр гайхалтай байгаа байхгүй да. Мэдчихсэн хүмүүс. Мэдхгүй байна гэж мэдээж бол нэг бол эднэр бол усан тэнэг нэг бол ингээ уран тэрслэгчтэй байхгүй да. Өөр гурав дахь зам байхгүй да.